Манай түгээлтийн төв нь 2018 онд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд анх 4200 м2 зай талбайтай 30 гаруй ажилтнтайгаар 19 хэмжээний түгээл хийдэг байсан бол эдүгээ үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж өдрөөс өдөрт өснө дэвжиж 2025 онд 145 гаруй ажилтнтай A болон B блокоос бүрдсэн нийт 8800 м2 зай талбайтай орчин үеийн агуулгын стандартын системийг бүрэн хангасан хадгалах, тээвэрлэх, түгээх, цогц үйлчилгээг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэж байна. Түгээлтийн төв нь аюулгүй ажиллагааг хангасан тохиолдол хамгаалтын автомат систем, хяналтын камержуулалт болон зорчих хөдөлгөөний зөв урсгалын системийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Түгээлтийн төвийн үйл ажиллагаа нь 3 ээлжээр ажилладаг бөгөөд бүтээгдэхүүн удирдлагын BJP Global System автомат удирдлагын систем ашиглан бүтээгдэхүүн хүлээн авах хэсэг, захиалах бэлтгэх хэсэг, тээвэрлэх хэсэг гэсэн 3 хэсгийн нийт 6 журам 21 стандарт ажлын зааварчилгаагаар зохион байгуулан өдөр тутмын бараа материалыг түгээн ажиллаж байна. Бид ажилчдынхаа ая тухайг хангасан хувцас солих өрөө, дүүш, түр амрах хэсэг, эрүүл ахуй шаардлага хангасан өглөөний цай болон ажлын ачаалт тохирсон илчлэг шин тэжээлтэй 1-2 дугаар хоол болон ажилчдын унаагаар үйлчилдэг. Орлого хүлээн авах хэсэг нь 6-аас 15 цагийн хооронд ажилладаг. Онцлог нь нийлүүлэгчийн бүтээгдэхүүнийг хамгийн төвжирэл багтаа үед буюу 6-аас 10 цагийн хооронд хүлээн авдаг. Даацын зориулалтад бодонтой бүтээгдэхүүнийг агуулгад нэвтрүүлдэг. Шингэн хүнсийг даацын тавиурт 4 давхраас дээш тавиулахгүй байх стандартыг мөрддөг. Өдөрт дунджаар 70 гаруй нийлүүлэгчийн 612 нэр төрлийн 700 орчим ширхэг бүтээгдэхүүнийг түгээлтийн төвд хүлээн авдаг. Орлогын хэсгийн үйл ажиллагаагаар нь задлан харвал A болон B агуулгад бүтээгдэхүүнийг ангилан хүлээн авах ба гадна талбайн зохицуулагчаар аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнийг зохицуулдаг. Бүтээгдэхүүнийг тоолж хүлээн авах. Топ нийлүүлэгчийн бүтээгдэхүүнийг бодоноор нь хүлээн авч агуулгын тавиурт дүүргэл хийх, бүтээгдэхүүн нөөцийг тавиурт байршуулах, нөөцийн тавиурын байршлыг шалгах, нийлүүлэгчид бүтээгдэхүүн буцаах, импортын бүтээгдэхүүнийг хүлээн авах, зай талбай төлөвлөж агуулгын эмч зэгцийг хангах. Захиалга бэлтгэх хэсэг нь 10-аас 19 цагийн хооронд ажилладаг. Онцлог нь DPS-ийн хагас автомат захиалга бэлтгэх систем бүхий конвейерийн урсгалаар захиалга бэлтгэгддэг. Өдөр дунджаар 520 салбарын 2300 гаруй нэр төрлийн 75 мянган ширхэг бүтээгдэхүүнийг захиалгын дагуу бэлтгэн түгээж байна. Захиалга бэлтгэгчийн үйл ажиллагаагаар задлбал бокс, слайд, хэврэг, DPS гэсэн 4 хэсгээс бүтээгдэхүүнийг бэлтгэж ажилтны хэсэгт хуваарлдаг. Бокс гэдэг нь багцаараа буюу 7 кг-аас дээш хүнд бүтээгдэхүүн. Лайт гэдэг нь багцаараа буюу 7 кг-аас доош хөнгөн бүтээгдэхүүн. DPS нь жижиглэнгийн бүтээгдэхүүн. Хэврэг нь үнэтэй, хагарах эрсдэлтэй, хурдан эвдэж болцсошгүй бүтээгдэхүүн. Дээрх дөрвөн хэсгүүдээс бүтээгдэхүүнийг бэлтгэх ба энэ үед эмч цэцгийг хангах, тавиурт дүүргэлт хийх, бэлтгэсэн бүтээгдэхүүнийг тоолж хүлээлцэн ажилтнууд хийгдэж эхэлдэг. Тээвэрлэх хэсэг нь өдрийн 12 цагаас шөнийн 2 цагийн хооронд ажил түгээл хийгддэг. Онцлог нь хүргэдэг тарааллын дагуу бүтээгдэхүүнийг бэлтгэдэг тул дэлгүүрт цагтаа захиалга хүргэгддэг. Өдөр дунджаар Улаанбаатар хотын 440 салбар, орон нутгийн 80 гаруй салбаруудыг 44 машинаар өдөр бүр замын ачаалал багтаа цагаар өдөр шөнийн ээлжээр хуваарлагдсан түгээж байна. Тээвэрлэлтийн үйл ажиллагааг задлан харвал бокс, лайт, DPS хэврэг хэсгээс бэлтгэгдсэн ирсэн бүтээгдэхүүнийг тоолох захиалгын дагуу тоолж жолоочид хүлээлгэн өгдөг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын цогц бодлого, ажлын байрны эмч зэгц, бүтээмжийг тогтмол нэмэгдүүлэх, ажлын зөв урсгал, ая тухтай ажиллах орчин, өрсөлдөхүйц цалин урамшуулал, ажилтан бүрэн эрүүл мэнд, аюулгүй байдлыг салбартаа манлайлан доктортой хөгжилд хувь нэмрээ оруулахад авшина.